Тус хурлаар бэлтгэл ажлуудын явц, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд, төсөв санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж санал солилцсон юм. Дэд хороодын ажлын уялдаа холбоо мэдээллийн солилцоог сайжруулах, визний асуудалд онцгойлон анхаарах, зочид буудал, хоол, хүнсний хангамжийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, олон нийтэд зориулсан мэдээллийн ил тод байдал, түгээлт суртал чилгааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хуралдаанаар онцлон хэлэлцэж, тодорхой чиглэл үүрэг даалгаврыг дэд хороодын дарга нарт өглөө. Монгол улсад COP17 зохион байгуулах Жина гэдэг маань одоо дэлхийн нийтийн түвшинд энэ газрын даруул болон сүлжэлтэй холбоотой асуудлыг одоо Монголд байгаа нүүрлээд байгаа энэ асуудлыг дэлхийн нийтийн түвшинд гаргаж ирээд таниулна. Дээрээс нь Монгол улс өөрөө энэ сүлжэлтэй хамгийн чухал асуудлуудын нэг байна гэдгийг таниулах юм чухал ач холбогдолтой. За энэ хурлын үеэр бол бид юу ярихт нь хамгийн чухал байгаа вэ гэхээр сүлжэлтэй нүүрлээд байгаа энэ асуудлыг дэмжих зорилгоор ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болох юм. Гадны ямар сайн туршлагуудыг авах юм. За үүн дээр бол одоо олон улсууд хөгжингүү байгаа 53 улсаас орж ирэх энэ know-how, methodology буюу арга барилууд, дээрээс нь санхүүжилтийн асуудлууд гарах юм том боломжууд нэгж байгаа. За энэ COP17 хурлыг зохион байгуулж урт хугацаанд хэрэгжих нь боломжууд үүсэх нь эргээд Монгол улсын байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт болон энэ сүлжлтийн асуудал дээр олон дэлхийн нийтийн анхаарлыг төвлөрүүлж авчирч байна гэсэн юм том давуу талууд үүсэх нэ. 26 оны 8 сарын 17-наас 28-ны хооронд зохион байгуулагдах COP17 хурлын бэлтгэл ажлыг хангах одоо үндэсний хорооны дэргэдэд хороодын бүх ажлууд маань ингээд ажилдаа орсон явж байна. Одоо энийг бол одоо бидэнд COP17 хурал маань зохион байгуулахад 213 хоног үлдээд байна. Амжилттай зохион байгуулах нь эргээд олон улсад уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд явагдаж байгаа Монгол улсын нэр хүндийн асуудал нэгдүгürt яригдана. Хоёрдугаарт Монгол улсад нүүрлээд байгаа одоо энэ сүлжэлтийн асуудлыг шийдэх хамгийн гол шийдэл гарцсан энэ орлоор шийдэгдэх юм аа.